Манай эдийн засгийн гол түвшийг дуулах нүүрс дэсний үнэ дэлхийн зах зээл дээр унаж өмнөд төвш рүү хийдэг экспортж ихэх хэмжээгээр багасж, үнэ шалтгаалan улсын төсөв тодтгол хийх шаардлага үүссэн бол эдийн засагт бүс чангалах арга хэмжээ авах, хөрөнгө оруулалтыг оновчтой болгох шаардлагатай гэж зарим шинжээчид үзэж байна. Энэ асуудал бидний хүндэтгэж байгаа дараачийн сэдэв болж байна. Энэ оны эхний 7 сард төсвийн орлого 1.2 их 80 төгрөгөөр тасарсан гэсэн мэдээллийг сангийн сайд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагатаа онцолжээ. Нүүрс дэсний үн огцон буурснаас төсвийн орлого нэмгэрсэн тул 2012 оны төсөвт тодтол хийх төслийг сангийн яамнаас засгийн газарт өргөн бариад байгаа. Их хурлаар энэ асуудлыг хэлцэж эхлэв байгаамаа. 2012 оны төсвийг хийхдээ бол бидний нүүрсний экспортын нийт хэмжээ бол 31.5 сая байна. Тэнцвэржүүлсэн үн бол боловсруулсан нүүрсээр $166 байна. Зах зээлийн үнэ 199.9 буюу бараг $200 гэж төсөөлж ирсэн л да. Гэвч жилийн дундуур одоо тухайлбал 3-4 сард бол хятадын гангийн үйлдвэрлэлийн хэмжээ бол огцон болсон байгаа. Үүнийг дагаад бол нүүрсний импортын хэмжээ нь буурсан, импортын эрсдлийн хэмжээ болоод үнэн дагаа буурсан. Үүнийг дагаад бол бидний нүүрснээс орно гэж бодож исэн орлого бол төлөвлөсөн хэмжээнээс огцон буурсан байгаа л та. Энийг дагаад бол бид нэр бол төсвийн тухай хуульд тодтол хийгээд дөнгөж саяхан өргөн барьцаад байна л та. Ийхүү ганцхан сарын дотор нүүрс засгийн үн 30 гаруй хувиар унаж, нүүрсний экспорт гэхэд өмнөх оны мөн үеийнхээс 46%, өмнөх сарынхаас 60 гаруй хувиар унсныг шинжээчид Хятад болон Америк нэгдсэн улс, Европын эдийн засгийн таагүй байдалтай холбоонд тайлбарлаж байгаамаа. Тэгвэл уул уурхайн бүтээгдэхүүн манай экспортын 80 орчим хувийг бүрдүүлж байгаа учраас ийхүү байдал үргэлжлэл манай эдийн засагт хүчтэй нөлөөлөх нь тодорхой. Монголын нүүрсний томоохон компаниудын улсын төсөвт оруулдаг татврын хэмжээ сүүлийн сард эрс буурсныг бүснэгтээс харж болох юм байна. Байдал энэ хിവэрээ үргэлжлүүл манай компаниуд ч олборлолтоо зогсоох нөхцөл байдал үүсэж байгаамаа. Өнгөрсөн жил ихэд бид нэг 22 сая тонн нүүрс экспортлсон шүү дээ. Энэ жил бол бид 25-ыг экспортлно гэж төлөвлөж байсан. Яг одоо саяны байдлаар нэг 8 сарын 20-ийн байдлаар бол ерөөсөө нэг 10 сая гаруй тонн нүүрсэл экспортлсон байлээ шүү дээ. За ер нь 30-аад хувиар буурчаад байна шүү дээ. Тэгэхээр ер нь энийг одоо энэ ондоо нөхөж чадах уугүй юу гэдэг асуудал бас байна. Эдийн засагчид энэ үзэгдлийг шууд хямрал эхэллээ гэж дүгнэхгүй байгаа ч хямралын дохой байж болохыг сануулж байгаа. Энэ утгаараа Хятад, Америк нэгдсэн улс, Европын холбоо эдийн засгаас сэргээх алхмуудыг шуурхай хийж эхлэв байна. Хятадын төв банк бодлогын хүүгээ сулруулж зах зээл их хэмжээний бэлэн мөнгө гаргаж бизнесүүдийг дэмжих алхмууд хийж байгаа бол Америк нэгдсэн улсын холбооны төв банкч томоохон компаниудын хувьцааг худалдан авах замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхлэв байгаамаа. За энэ сэдвийг студид дөрвөлжлүүлэхээр бид эдийн засагч Ган Дөргийг урьж ирлээд байна. Танд оройн төргий. Тэгэхээр саяын сурвалжлагаар хоёлаа нүүрсний үн буугаад байгаа талаар, за эдийн засаг хүндхэн болж байгаа талаар харлаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө хоёлаа бол энэс яаж гарах вэ? Ямар арга зам эрхлэх вэ гэж яриа л да. Хамгийн түрүүнд хэрэгжүүлж болох хамгийн үр дүнтэй арга байна. Хамгийн түрүүнд бол эдийн засгтаа мөнгө хийх ёстой. Эндхийн тулд олон улсын зах дээр бонд гаргаж хамгийн багаар бас тэрбум долларын зээл авах ёстой. Ингээд бүтээн байгуулалтын салбар руу хөрөнгө оруулалт хийх ёстой гэж байна. Тэгэхээр эдийн засаг хүндрээд хаа зээл авах гэдгийг сайн ойлгохгүй юм л да. Тухайлбал Грек, Испани хямралаар нэлээд их зээл авсаар хагаад эдийн засгийн хямралд амжиж ирсэн шүү дээ. Тэгэхээр Грек, Испани, Америк, Японоч гэдэг юм ийм маш олон улсын эдийн засгийн одоо энэ өрөндөө живсэн байдал бол маш олон жил дараад үр дүнгүй зарцуулсан юм одоо энэс ус асуудал. Монгол улсын хувьд Монголын ард иргэдийн амьдарч байгаа өнөөдөр төвшин орчин бол энэ улсуудтай харьцуулах аргагүй. Хэдэн 10 жилээр хоцсон. Тэгэхээр бид бүтээн байгуулалт барих ёстой. Жишээлбэл оюутлогын жишээг авахад Хятадаас одоо цахилгаан авч шээ. Тэгэхээр цахилгаан станцыг яагаад Монголын компани өнөөдөр барьж болохгүй гэж. Нөгөө талаас Хятад, за Америк энтрийг хараад та төв банк нь бодлогын үгээ зөөллөөд тэгээд эдийн засгаа дэмжиж бизнесээ дэмжих зээл энэ төр болоод байна л да. Манай болохоор инфляциас болоод дандаа эдийн засгийн мөнгөний тийм хатуу бодлого явуулаад байна. Яг ийм жоохон хямрал нүүрсэн ч гэдэг юм ийм үед мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжтой юу? Манад энэ эрсдэлтэй юу? Зөөлрүүлэх ёстой. Яг өнөөдөр Монгол улс 2050 онд хаана байх вэ гэдэг тал дээр бүтээн байгуулалтын чиглэлээр төрөөс нэг ч төрөний хөрөнгө оруулалт хийхгүй. Гэтэл хувийн сектор дээр орж ирж байгаа зээлийн дарамт нь 20% орж ирж байгаа. Тэгэхээр санхүүжилтийн зардал 20% байхад тэнд цахилгаан станц байрны зам байрны гэдэг асуудал хувийн секторт боломжгүй. Тэгэхээр хөгжлийн банк бол одоо баг тэг 1% хүнтэй зээлэдэг хөстэй.
Нөгөө талаас нэг эдийн засагчид бас яг ийм үед төсөв жоохон чанга байх хэвээр, жоохон үсээ чангалах хэвээр гэж яриад байгаа шүү дээ, тий. Өнөөдөр жишээлбэл төсвийг ингээ харж байхад тодтол хийнэ, жоохон хомно гэж чинь нөгөө талаас бас жоохон зардал нэмэх мэдээнүүд байна л да. Энэ дээр эдийн засагчид ямар байна? Би бол энэ дээр маш эсрэг байсан хэрэгтэй байгаа. Түрүүн миний хэлсэн бүтээн байгуулалт гэсэн. Өөрөөр хэлбэл хэрвээ уул уурхайн орлого хятад эдийн засгаас болоод зогсчвол маш олон мянган ажилтг болно. Энэ олон ажилтг болсон хүнийг эдийн засгийн өөр сектор рүү шилжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл зам барих асуудал, барилгууд, захиргааны станц, боловсрол, эрүүл мэндийн бүтээн байгуулалт руу шилжүүлэх замаар юм. Гэтэл энэ шилжүүлэхэд гарах хөрөнгийг бол өнөөдөр засгийн газар байхгүй учраас олон улсын захаас бонд гаргаад аваад хийх хэрэгтэй. Ерөөсөө энэ дээр зоримог алхахгүй бол бид тэрөө хугацаа алдах юм бол бас нэлээд эрсдэлтэй болж болзошгүй. Нөгөө талаас нэгэнт эдийн засгийн жоохон хүндэрч эхэлж байгаа мэдээллийг гадны хөрөнгө оруулагчид бол авсан байна шүү дээ, тий. Тэгэхээр яг ийм үед бонд гаргахаар гадны хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил ямар гэдэг. Энэ бонд гаргана гэж таны яриад байгаа энэ амжилттай болж болох уу? Энэ хугацааны асуудал. Хэрвээ бид одоо дотроо бонд гарах уугүй гэдгийг яриад хэдэн сар алдвал аль хэдийн бүх зүйл өнгөрч магадгүй. Яаралтай шийдвэр гаргаад бондоо гаргасан тохиолдолд бас босох боломжтой гэж үзэж байна. Олон мэдээллээс нь хараад хаад бүгдөө хятадын засгийн газар юу гэх нэ, Америкийн засгийн газар юу гэх нэ гэж өдөр мэдээ үлээх суугаад байна л да. Манайч гэсэн бас хүлээлтийн байдалтай байх л да. Гэхдээ энэс өрсөд дотоодод яг ингээд энтэй зэрэгцээд авах алхмууд бас өөр юу гэж болох вэ? Одоо жишээлбэл хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт хийнэхэд техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон ач төсөл байхгүй гэж ярьж байна. Гэтэл эн чинь юуг харуулж байгаа гэхээр бид нэр эдийн засгийн стратеги бодлого дээр сул яваад байна. Энэ дээр хэвчээс энийгээ чангалах хэрэгтэй. Тэрнээс эдийн засагт хийх мөнгөн дээр ерөөсөө одоо чангалж болохгүй. Одоо хэрвээ чангалах юм бол харин нөгөө нэгэн чангарсан эдийн засгийн улам голын таслах тийм эрсдэлтэй л байна. Өөрөөр болохоор санхүүгийн зах зээлийг өдөр тутам ингээд хараа сууждаг хүний хувьд за он гараад ямар ах вэ? Ирэх хагас жил тэрний дараагийн жил ямар ах вэ гэдэг ерөнхийдөө бол тавилаа багцаалаад харж байгаа хэл та төлөв байдал ямар байна? Ер нь энэ оны төгсөл хүртэл хятад эдийн засгийг маш анхааралтай ажиллах хэрэгтэй. Хэрвээ хятад эдийн засаг хямрвал Монголын эдийн засаг бол эх оны ихэнх хэд бол бас нэлээд хүндрэлтэй бол. Энэ үед засгийн газрын зүгээс мөнгөө бэлдсэн байна шүү дээ. Тэгэхээр эдийн засагт хөрөнгө оруулалтыг нэмэх нь одоо эдийн засгийн хямралаас сэргийлэх хамгийн гол алхам гэдгийг бид нэр ярьслаа. Цагийн хөтөлбөр үргэлжлэж байна.